Хөвч тайгад 3 хоног төөрөөд эсэм мэнд олдсон инх цул охины түүх. Хөвсгөл аймгийн Их уул сумын малчин Үлзий Батынх Хушдын мод гэдэг газар 2013 оны 8 дугаар сард намаржиж байжээ. Удам дамжсан малчин Үлзий Бат сумынхаа мянгат малчдын нэг юм. Тэднийх 5 хүүхэдтэй. Харин ойд 3 хоног төөрсөн инх цул бол 4 дэх хүүхэд нь. 2013 оны 8 дугаар сарын 22-нд гэрийн эзэн Үлзий Бат сумын төв рүү нэг хүүхдэд дагуулад мотоциклтэй явжээ. Харин 2 том хүү надуугаа хурааж дэллэхээр яваад эзгүй байж. Гэрийн эзэгтэй оюун гэрэл болон инх цул 3 настай бага хүүхдийн хамт гэрээ сахиж байжээ. Гэтэл үнээс хаах цагаар буюу цагаан гээгээ тасрах үеэр тэнгэр мухаарч баруун хойноос хар үүл бүрхэн бороо орж эхэлжээ. Сүүлийн хэдэн жил ороогүй азарган бороо ховингаар цутгаж байгаа юм шиг л хүчтэй асгаж, аянга тачигнан цахилгаан энд тэнд гялсхийн цахиж эхэлсэн гин. Энэ үеэр тэрүүхэнд бэлчиж байсан хонь ямаа хошуурч уруутсаар хөтөл давсан тул ээж охин хоёр араас нь явган гарчээ. Охин тэр болгон ээжтэйгээ хамт яваад байдаггүй ч энэ удаад цуг явахыг хүссэн байна. Их уул сумын ой хөвч араатан амт наар дүүрэн. Тэр тусмаа хээрийн амтан болох чон элбэг юм. Азарган бороо хүчтэй салхинд торох юмгээ уруутсан хонь ямааныхаа араас ээж нь явж тогтоож үлдээсэн хэсэг хоноо инх цул охин нохооныхоо хамт харж үлдсэн. Гэтэл цахилгаан цахих гялбаанаар тогтсон хонь уруудаж, нохойнууд ногоорох нь чон шиг харагдсан тул охин ч ээжийнхээ явсан зүгт хар хурдараагүйж азарган бороо асгасан хിവэрэл байж. Тухайн өдрийнхөө 20 цаг болж байхад охины ээж оюун гэрэл хоноо туусаар гэртээ ирсэн байна. Тэрээр гэр нь ойрхон байсан учраас охиноо гэр рүүгээ орсон байх гэж бодож явж л дээ. Гэртээ ороод иртэл бага охин нь орон дээрээ унтаж, харин инх цул алга байлаа. Охиноо гэртээ ирээгүй мэдэнгүүтээ цуваа өмсөөд нэмгэн цамцтай гарсан охиндоо дээл аваад гарчээ. Тэрээр охиноо хайж хоолоогоо сөөтөл дуудаж морио цуцтал давхсны дараа сумын төв рүү хил өгөх хэрэгтэй гэдгээ мэдэж утасны сүлжээ барьдаг уулан дээр гарсан боловч холбогдож чадаагүй байна. Саахалтын хүнд адууга тууж яваа адуучин гээд замдаа таарсан бүхнээс охиноо сургалж захиж явлаа. 24 цаг тэг 5 минутын үед сумын төвд байгаа ах дүү нарт онцгой байдлын газрын албан хаагчдад хүүхэд алга болсон талаарх мэдээлэл өгч чаджээ. Үлзий Батынх Их уул сумын төвөөс 40 гаруй километрт намаржиж байсан бөгөөд мэдээлэл ирсэн даруйд 7 аврагч сумын төвөөс охины аавыг машиндаа суулгаад иржээ. Үлзий Батынхтай айл саахалт байдаг нутгийн иргэд аврагчдтай нийлж 3 баг болоод ойр орчмын нутгаар үр цайтал самансан байна. Гэвч охин усанд хайсан чулуу мэд алга болжээ. Тухайн үед дан цамц тод ягаан өнгийн өмд кэттэй явсан. Охины ээж оюун гэрэл эрлийн багийнхан ирж өөрийг нь олох хүртэл ганцаараа хайсаар л явж. Миний охин хаана байна инх цулаа гэдэл хоолоогоо сүйтэл хашгирсаар хөвчийн модон дундуур зүгөө мэдэхгүй зөндөө нааш цааш гүйж. Тэрээр үгээр хэлхийн аргагүй хэцүү юм билээ. Яах гэж орхиж явав да гэж өөрийгөө зэмлэж бодхоос өөр юу ч хийж чадахгүй. Энэ модондоор орчихсан болов уу? Тэнд байж байгаа юм болов уу? Уйлжгүйсээр хаа нэг газар бахардаж унаад нохоо шувууны хоол болцохоогүй байгаа да гэж элдвийн юм бодогдож байгаа юм. Ер нь л дэлхий хөмөрчих шиг хамаг ямаа алдчих шиг л болсон. Ингэж явахдаа өөрөө төрчихсөн. Дүүтэйгээ булаацалтаж мөө барьдаг болцгор гар нь нүдэнд харагдаад дотроос юм аваад явчих шиг л болж байсан. Охиноо л олох юм шүү. Олохгүй л бол би буцахгүй гэж өөртөө хэлж модны хонгил олоод орчихсон байгаасаа гэж их залбирч явсан гэж ярьлаа. Тэр үед 10 алхмын цаадах зүйл харагдахгүй болт манан буусан байсан гин. Бороо хувингаар асгаж байгаа юм шиг л их устай. Инх цулын аавч морио унаад ууланд гарч хашгираад л давхиад байж. Сүүлдээ унаж явсан морин эцэж явган явжээ. Хүн амтан бараг явдаггүй хөвч тайгын их өвсөн дунд гутлаа арай чамаа өргөж дийлж байхад хүүтэн бороо нэрмээс хийх шиг цутгаж байсан нь хамгийн хэцүү даваа байсан гинэ. Бүх хувцс нь норж гүүх аргагүй болтол жиндээж хүндэрч байсан ч гэлээ бид дуу гаргаж охин минь бидний дууг сонсоод айчихвэ гэсэндээ арай айдуугаар дуудсаар явсан гэж ярьлаа. Эрлийн багийнхан эн тэндгүй буу тавьж хашгирч хээрийн амттэгч бас үргээж явжээ. Ингэсээр үүр цайж өглөө болов. Гэвч тэнгэр бүрхэг хിവэрэ. Хүчтэй орж байсан бороо баг зэрэг намдсан ч зүсэрсээр л. Эрлийн багийнхан эхнээсээ Үлзий Батынд буцаж цуглав.
Бүгдийнх нь ховцос нороод усан гүзээ болчихсон ууланд яваад их ядарчээ. Аймгийн төвөөс засаг даргын тамгын газрын төлөөлөл эрэлд явах 10 гаруй хүний хамт ирсэн байна. Нутгийн иргэд, сумаас ирсэн иргэд аврагчдтай нийлээд 100 гаруй хүн охиныг үргэлжлүүлэн хайсан бөгөөд алга болсон газраас хаашаа 30 км-т самансан боловч олдсонгүй. Бут сондуул, нүх, модны хонгил, жалга, хад, уул гэдэл их өвсөн дотроос зүү хайж байгаа юм шиг л хайсаар энэ хугацаанд хүүтэн бороо зүсэрсэн хിവэр л байв. Охины ар гэрийнхэн 2 дахь өдрөөс бүр хэцүү байдалд орлоо. Тэр тусмаа ээж нь яах гэж охиноо хаяад явуу гэж уйлан ухаан санаа нь дин дүн болоод галзуурахт өгөж эхэлжээ. Эрлийн багийнхны зарим нь үзэж хардаг мэрэгэн түргэн хүмүүст үзүүлж, зарим нь лам руу явж, үлдсэн нь бөөд үзүүлжээ. Ихэнх үзмэрч амьд олдохгүй юм байна. Лусыг хэлэгнүүлжээ. Уул усаа харагдаарай хэмээн хариу хэлж байж. Харин нутгийн нэгэн удган гэрэмч нь байгаа зүгээс баруунтай харагдаж байна. Дулаан газар гараараа оролдоод сууж байна. Их сэргэлэн хүүхэд юм. Амийг нь бөхөлчглөө тэнгэр гэгэрч бороо намжгаар олдно гэсэн байна. Охиныг амьд хэмээн хэлсэн сэтгэл нь жаахан ужирч эрлийн баг дахиад л уул руу гарч гэвч ололгүй 2 хонлоо. 2 дахь хоногийн сүүлчээс эрлийн багийнхан эхнээсээ явж эхэллээ. Тэд охиныг амьд олдно хэмээх найдвар тасраад буцсан байна. Үлзий Батынхаас километр хүрэхгүй зайд их модтой уулс байдаг ажээ. Онцгой байдлын газрын албан хаагчид болон нутгийн иргэд охиныг олдохоосоо өнгөрөв бололтой хэмээн эцэг эхт нь хэлхээс зүрхшээж ингэсгээд ирлээ отголох удаа гэсэн байна. Гэвч инх цулын ар гэрийнхэн болох 30 гаруй хүн ирлээ өргөжлүүлсээр л байлаа. Охин алга болоод 3 хонжээ. Өглөө болж нар мандсан үед гэрийн эзэд 2-3 хоног нүдний хор гаргаагүй шахам эрлийн багийнхныг хооллож унтлагаар гэр рүүгээ эргэж хонь гаргуулан цайлжээ. Нэгэн бөө ээж нь уулнаас буухгүй уйлаад гүгээд байх юм аа. Нулимс нь охиныг чинь хаачхаад байна. Битгий уйл. Сүү цагаан идэгээ хангаад илгээдээ өрг гэснийг санаж тэнгэр хангаадаа цацал өргөж залбирчээ. Энэ үеэс тэнгэр цэлмэж таарсан байна. 3 өдөр тасралтгүй уйлгансан тэнгэр энэ тэндээ цоорон цэлмлээ. Ууланд үлдсэн эрлийн багийнхан гэр рүүгээ буцах гэж байтал амгалан хэмээх нутгийн залуу. Та хэд хөдөлж бай. Бид хоёр энүүхэн хаваар харцгаад араас чинь дахиад очино гэд модны зах руу орчихов. Амгалан юм үзэж хардаг хүн хэмээн нутгийнх нь алдсан мал тэргүүтэй зүйлсийн сургийг түүгээр гаргуулдаг байжээ. Хамт яваа хүндээ амгалан ийшээл байгаа юм шиг мэдрэгдээд байх юм. Худлаа биш байгаа даа гэсээр явсан ажээ. Тэднийг охины нэрээр хашгиран дуудаж явтал нэгэн бүдүү модны ёроолд юм хөдлөх шиг болжээ. Лавшруулан харвал охины ягаан өмөнд цохох шиг болж гин. Тэгээд мориноосоо буугаад өгтөл инх зулаа амгалан ах нь байна таньж байна уу гэтэл модны хонхлоос охин шурган гарч ирээд хүзүүдэд авчээ. Хүзүүнээс нь тас тэрвэрч нилээдгүй уйлсны дараа амгалан охиныг дээлэндээ ороож тэрврээд гэрт нь хүргэсэн байна. Охиныг олсон газраас гэрийг нь хүртэл 10 гаруй километрийн зайтай. Ингэж 6хан настай ээжийнхээ өрөөс ч гарч амжаагүй нэлэх охин хөвч тайг дунд 3 хонсны эцэст олдсон юм. Олсон даруй сумын эмч түүнийг үзээд зүгээр байна. Юутай ч халаасан шар тосоор бүх биеийг нь илж өгөөрэй гэж шар тосоор тослуулсан нэлэх хамтан ээжийнхээ өвөрт сэтгэл амар зөндөө их ундсан байна. Ойд төөрч 3 хонсон тухайгаа охин нэг харсан чинь ээж намайг бүргэттэй орхиод явчихсан байсан. Бүрэгдээс айдаг болохоор ээжийн араас би гүйсэн юм. Тэгээд ч тэр үед бүргэд биш чон зогсож байх шиг санагдсан. Тэгээд л гүйчихсэн. Модон дундуур гүйж байхдаа их даарсан. Нэг модны доор орсон. Тэндээ бороо намтхыг хүлээж байсан чинь унтчихсан байсан. Сэрээ тартад миний хажууд 2 гөрөөс хэвтэж байсан. Тэр хоёр намайг хамгаалсан байхаа. Бороо намтгаар гэрлүүгээ явандаа гэж бодож байсан ч ахиад унтаад өгсөн. Сэрээд хартал бороо орсон хэврээл байсан хэмээн ярьлаа. Түүний ингэж ярихыг сонсож суусан ээж нь миний охины буян заяан түшиж гөрөөс хүртэл манаж амьд мэнд үлдсэн байх. Тэнд хайж явсан бараг бүх хүн осгохоо алдаж нэрмэл арих шар тостой ууж дотроо халаах нь халаажл явсан. Тэгэхэд миний охин огтхонч даараагүй байсан шүү гэж ярьлаа. Тэр үед их айсан уу гэхэд ихэнхдээ ундсан болохоор их айгаагүй. Гэхдээ шувуу янз бүрийн чимээ гарахаар айж нөхөндөө улам шигдэж байсан. Зөндөө их уйлсан уу? Уйлсан. Гэхдээ аав ээж хоёрт их уйлаагүй гэж хэлсэн. Тэнд байхдаа чи юм идсэн үү? Борооны тогтоол уснаас жаахныг уусан.
Бас миний нуугдаж байсан модны ханжууд зөндөө жимс байсан юм. Тэндээс жаахныг аваад модныхоо доор буцаад орсон. Хоргодож байсан мод чинь яг ямархуу мод байсан бэ? Их том мод байсан. Би яг багтахаар жаахан нүх доор нь гарчихсан. Аав ээж тэр нүхийг модны хонгил гэдэг гэж хэлж өгсөн. Тэнд их дулаахан байсан. Борооны ус модны гадуур нь урсаад байсан. Тэндээсээ гарч гэрлүүгөө явъя гэж бодоогүй юу? Бороо намтахаар явж гэрээ хайна гэж бодож байсан. Гэхдээ тэрнээс өмнө аав ээж хоёрын аль нэг нь намайг олоод ирчих байх гэж бодож байсан юм. Нутгийнхаа амгалан гэж ахыг очиход айсан уу? Хүн дуугарх шиг болохоор нь айсандаа нүхэндээ улам орсон. Тэгэхдээ чимээ гаргасан байсан. Хэрвээ чимээ гаргаагүй байсан бол намайг олохгүй байсан баха. Чамайг олсны дараа чи зөндөө уйлсан гэсэн тэр үед юу бодогдож байсан бэ? Мэдэхгүй байна. Чи ойд олон амьтан харсан уу? Бас амьтад олон янзын авиа сонсч байсан уу? 2 гөрөөс миний байсан модны хажууд зөндөө удаан байсан. Бас туулай харсан. Гэхдээ өмнө нь туулайг харж байсан л та. Одоо чи нохооноос айдаг хэвээрээ юу? Хэвээрээ. Гэхдээ юу ч болсон хаашаач гүйхгүй дээ гэж боддог. Тэрбээр бүтэн 3 хоног хүйтэн бороонд огтхон ч нороогүй байсан бөгөөд модны хонгил ийм үеэр их дулаахан болдог юм байна. Хэдийгээр охин айгаагүй гэж гэрэнхэндээ хэлж байсан ч нүд нь хавдаж зөндөө уйлсан байсан гэж ээж нь ярьсан юм. Аймаг сумын онцгой байдлын аврах тусгай ангийн 7 машин, нутгийн иргэд болон ах дүү хамаатан садных нь 10 гаруй машин, 35 мотоцикл, 160 гаруй иргэний оролцоотойгоор уг гэрлийн ажиллагаа өрнөсөн байдаг. Охиноо 9 минут олсон аав ээж хоёр сайхан сэтгэлд эрлийн багийнхныг 7 хоногийн дараа гэртээ урьж нижгээд найр хийсэн байдаг. Мөн хайртай охиныг нь олохоор хоёргүй сэтгэлээр зүтгэсэн нутгийн залуу амгаландаж гарын бэлэг сэтгэлийн үгээ хэлж одоо ч айл сахалт явдаг юм байна. Инхцэл охин өдгөө их ул сумын дунд сургуульд суралцж байна. Тэрбээр ангийнхаа тэргүүний сурагчдын нэг бөгөөд гэртээ ч хамгийн хэрсүүн гэдгийг аав ээж нь бахархан ярьж байлаа. Ээжийнхээ өврөөс ч гараагүй нийлх охин хөвч тайгаад 3 хоног төрсөн ч 9 минут олсон гэгээн түүх ийм ажээ. Үндэсний шуудан сонин нийгэм соёлын алба Б. Инх Март